За тэгэхээр буяа энэ өглөөний минь яг одоо өглөөний 9:25 минут болж байна. Би дөнгөж сая өглөө хэлүүлээд тэгээд яг одоо энэ орж ирж хийж байна. Like this. За тэгэхээр өнөөдөр маань бичлэг маань юуны тухай гэхээр би яаж хүрсэн бэ гэдэг талаараа. За энэ тухай үйл явдал юу хийсэн байсан, юу хамгийн гоё байсан. Яг өнөөдрийн байдлаар яг надад юу нэгж байгаа өнөөдөр миний хөвшил одоо юу гэдэг надад туршилт болсон байх. Тэгээд эндээс би яаж юу болж ирсэн бэ гэдэг талаар тэгэхээр би нэг зүйлийг хамгийн түрүүнд хэлмээр энэ нөгөө story хийхээс өмнө бусад хүмүүстэй хандаад хэлмээр ямар ч юм ихлүүлэхэд амар хэцүү байдаг. Эхэлсэн тохиолдолд бол энэ үйл явц амар амархан байдаг шүү. Тийм болохоор битгий амар хурдан шантраарэ. Асфальт хийсний дараах хөвдөлт амар хэцүү байдаг. Гэтэ тэрийг амар гоёор мэдрээрээ. Тэгээд дургуй зүйлээ идэх, дуртай зүйлээ идэхгүй байх тэр мэдрэмж бас айгу муухай байдаг. Гэтэ энэ бас төр зураг шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр ингээд үргэлжлүүлээд бичлэг рүүгээ явцгаая. За ингээд миний story яаж эхэлсэн бэ гэхээр турах үйл явц яаж эхэлсэн бэ гэхээр би хамгийн түрүүнд хэлэхээр өөрөөсөө нэг зүйлийг асууж исэн. Яаж жингээ хаях вэ биш. Яаж эрүүл хоолдог болох вэ? Яаж эрүүл битэй болох вэ гэж амар өөрөөсөө асуудаг байсан. Яг тэгэхээр тухайн үед болохоор би ингээд амар ер нь л амар амттай гэсэн бүх юм хийдэг гэсэн стресстэй юм бол би чихэр шоколад иддэг ч юм уу те амар хундаа уудаг ч юм уу тэгээд пицца өөр бэлэн амар хоол иддэг болж өгвөл ер нь бол гадуур хоолдог гэхдээ ер нь бол хоол нь аюу бага тийм байсан яг энэ үйл явц үргэлжилснээрээ би бүр ингээд амар бүдүүн болсон би угаасаа унган махтай гэхдээ ингээд тэрэн дээрээ нэмэгдээд би амар бүдүүн болсон одоо миний санджаагаар болохоор би 96 кг байсан тэгээд энэ зургийн дээр шиг за тэгээд эхлэхэд амар хэцүү байсан. Яг хичээд байдаг байсан. Тэр нэг мэдрэмж амар санаа би тэр ичих мэдрэмжийг хүлээж авч чаддаг байсан. Бусад хүмүүсээс амар хичдэг. Тасал хийнгүүд намайг одоо тэр хүмүүс үгэж хэлэх бол тийм хүний хэлэх зүйл чинь хүний бодол амар ач холбогдол өгөөд өөрчлөлтөөс амар айдаг байсан юм шиг санагдаж байна. Одоо бодоход би нөгөө нийтийн байранд амьдардаг байсан байхгүй юу? Тэгээд олон хүмүүстэй хамт амьдардаг. Тэгээд тэр хүмүүсийн дунд тасал хийх гэдэг бол амар ичмээр тийм яг намайг гүйж хэлэхэд намайг яг юу гэж бодох бол ч юм уу тийм ер нь хүмүүсийн бодолд амар фокуслог байсан байна. Үйлдэл хийж чадсан тэр ичих мэдрэмж тийм тэр хүний юу гэж бодох тэр надад ерөөсөн ингэж хамаагүй гээд зориглаад хийж эхэлсэн. Одоо яг энэ бичлэг дээр харцгаая. Одоо хийж эхэлсэн. Багаар хийж эхэлсэн. Өглөө ажилдаа явахаас өмнө ч юм уу тийм 10 минут яг нөгөө кардио хийдэг байсан. Эсвэл сонголтын дасгал хийдэг. Тэгээд ерөөсөө зогсдгүй байсан. Ядарсан ч гэсэн 10 минут сонголтын дасгал хийн гэж амар хичээдэг байсан. За ингэж тэг хичээгээд хийдэг байсан. За ганцхан 10 минутын дараагаас 20 минут болж эхэлсэн. За өглөө гүйдгүй байсан хүн чинь үргэлжлээ нэг өглөө бүр ингээд ирцэрсэн. Тэгээ ингээд нэг өглөө гүйж утсан за бүр ингээд амар санаа бүр ингээд би бүр гүйж байгаа хүмүүсийг хараад ёо толгойд айдгүй махтаа ингэж гүйгээд яг яах юм ингээд амар тэгж боддогсэн байхгүй бүр ингээд яг тэгж боддогсэн. Тэгээд нэг ингээд өглөө бүр ингээд гүйсэн чинь бүр ингээд зуны өглөө байсан. Тэр амар гой санагдсан бүр. Ягаад ч юм ингээд сэтгэл ингээд тайвшраад бүр ингээд өглөө гүйж эхэлсэн. Ажлаа хараад бас эрэнгүүтээ хаашаа хамгүй зүгээр гүйждэг байсан. Тэр ажилчдын байрыг тойроод бас гүйдэг байсан. Тийм. Одоо яг ингээд дараагийн бичлэгүүд ингээд харцгаая. Өөрхөн яг нөгөө нэг ямар биетэй байсан зураг ингээ авсан. Гэтэ тэрнээс амар эхлээд бол амар хэцсэн. Өөрөөсөө ичнэ гэдэг тэр амар нэг сони юм билээ. Толинд ингээ зураг авах гээд одоо ингээ нөгөө амар бүдүүн биеэ ингээ гаргацсан тийм ингээ зураг авах гээд гэсэн чинь хичээдсэн. Өөрөөсөө хичээдсэн. Тэнд хинч явах чинь надаас өөр хинч байхгүй. Гэтэ би ингээ өөрөөсөө амар хэцсэн. Гэтэ зориглоод тэр зураг авсан. Тэгээ нэг 7 хоног гүйсэн ч юм уу. Тэгээ 7 хоног гүйсэн 7 хоног карж хийсэн. Ямар ч тийм зогсолтгүй тэр үйл явцыг үргэлжлүүлээ хийгээд байсан. Тэгээд дараад нь дахиад нэг зураг авсан чинь тэр зураг ингээ харьцуулаад үзсэн чинь амар ингээд жоохон өөрчлөгдсөн байсан. За тэр жоохон өөрчлөлтөөс вау би ингэж өөрчлөгдөж болох юм биш гэдэг тэр нэг гоё мотивацийг өөрөөсөө авсан. Хүнээс биш өөрөөсөө авсан. Тэр үед ерөөсөө тэр хүн тэгэж өөрчлөгдөж ингэж өөрчлөгдсөн байл гэдэг зүйлийг ерөөсөө бичлэгч үзээгүй. Ганцхан өөрийнхөө хоёр зургийг харьцуулж үзээд вау гэдэг мэдрэмжийг авсан. Тэгээд эндээс ингээд иш хүчийг авсан болохоор үргэлжлэх үйл явц эхэлсэн. За ингээд ганцхан гүгээд баймаргүй санагдсан. Ганцхан гүгээд баймаргүй бүр ингээд бүр илүү дуу тийм ингээд амар гоё юмнууд сонирхолтой болсон гэх юм уу. Жишээлбэл ингээд одоо энэ сэлэг ч юм уу тэгээ дахиад энд ингээ хананд авирах тэгээ буцаагаад явах юм бол ингээ цолих юм бол одоо юу гэж ингээ ганцаараа сагсан шидэн дээр очиж ганцаараа бөбөг шиддэг болсон ингээ амар гой зүйлүүдийг хийж эхэлсэн. Хоёрдугаар яг ингээ ганцхан миний бие өөрчлөгдөж гин гэж биш миний сэтгэл санаа дагаад амар өөр болсон. Өөртөө ихтэй болсон. За тэгээд энэ үйл явц ингээ үргэлжлээд нэг жилийн дотор штэ. Тэгээд 96-аас 80 кг болсон. Амар удаан нэг жил гэдэг чинь амар удаан штэ ер нь. Тэгээд
Нилийн удаа үргэлжлээд нэг 16 кг болсон. Тэгээд нэг зүйлээр амар жоохон гутарч эхэлсэн. Үнэхээр гутарсан. Тэгэхээр юу байсан бэ гэсэн чинь амар ийм том байсан би. Ингээд жоохон ингээд жижигхэн болсон чинь нөгөө нэг арьс амар унжиж эхэлсэн юм уу. Тэгээд тэрийг хараад нэг жоохон сэтгэлээр амар унаад тэгээд хэсэг болсон. Хэсэг зогсон. Нилийн хэсэг зогсон. A few moments later. За яг тэр арьс маань амар унжаад ингээд зогссон байгаа. Ингээд. За тэгээд бүх үйл явцаа зогсоосон. Яг тэр ингээд амар кардио гэдэг амар ингээд гүйгээд тэгээд ер нь бол ингээд миний биений ингээд бүх арьс амар унцсан байгаа. Яг өмнөх хэлсэнчлэн ингээд амар том байсан зүйлээ цэцгэн болгосон мэлтэр ингээд бүр нэг хийнэ болсон шааш болсон байгаа. Тэгээд арьсаа чангалах дээр ингээд амар фокуслсан. Тэгээд тийм болохоор фитнес хийсэн. За тэгээд нэг сараас 2025 оны нэг сараас хуулаад ер нь бол нэг 4-5 сар хүртэл тууштай явсан. Тэгээд эхлээд бол амар буруу төсөлтөд байсан биендээ амар мэддэггүй байсан. Тэгээд сүүл рүүгээ ингээд мэдэрдэг болоо. Тэгээд нэг ийм үйл явцууд болсон байгаа. Яг ийм мөр нуруу ч юм уу ингээд амар үйл явцууд хийсэн байгаа. Тэгээд одоо бол яг энэ зүйлүүдийг хийсний дараа яг нараа хөвшүүлдэг гэсэн зүйл маань юу вэ гэхээр болж өгөөд амар сайн хөдөлгөөнтэй байгаад хичээдэг. Тэгээд амар хүн хоол идэхгүй ч юм уу тэгээд тэр хүн хоол идсэн бол хөдөлгөөн хийдэг, заавал хөдөлгөөн хийдэг. Ерөөсөн шууд хоол идсэн дараа хөвдөггүй ч юм уу тийм. Үнэхээр завгүй ажиллаж байгаа үедээ болохоор яг ажил дээрээ юм уу тэгээд одоо манай 10 минут цэцэлдэг байхгүй тэгээд цэцэлгаанаараа баг цагийн хөдөлгөөн бас хийдэг. Тэгээд яг энэ бичлэг рүү орцгоё. За тэгээд ерөнхийдөө бол имчилгээ дуусгах гэж бодож байна. Итгэхийн амар их нуршаад яхан гэж бодож байна. Тэгээд ямарч энэ бол part 1 байлаа. Тэгээд part 2-ороо уулзлаа түр баяртай. Өнөөдөр надтай байсан баярлалаа. Тэгээд айл одох нуршгүй амар хичээсэн. Тэгээд дараагийн имчилгээр ямар хоол идсэн тийм ингээд юу хийгээд болсон, ямар бүтээгдэхүүнүүдийг өөрөө хорьсон, юу гэдэг юм бэ? Тийм хүмүүсийг ярина. Бай. Тэгээд юу бичиж чанараа. Тийм энэ бол туяалаа. Тийм энэ бол туяалаа. Бай бай.